Монгол Улсын банкны салбарын 2014 оны онцлог 10 үйл явдал. Монгол Улс олон улсын санхүүгийн гэмт хэрэгтээ тэмцэх байгууллагын хар жигсаалтанд орох аюулгүй болсон нь манай улсын нэр хүндийг өргөө зогсохгүй олон улстай харилцах цаашдын эдийн засаг, бизнесийн харилцаа болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэлттэй холбоотой асуудлаар ямар нэгэн доголдол, алдаа дутагдал бүхий асуудал үүсэхгүй байх нөхцөлийг бүрэн бүрдүүлж байгаа юм аа. Хөгжлийн банкнаас экспортыг дэмжих, импортыг орлох, дотоодын үйлдвэрлэлийн 888 төсөл, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байр нэмэгдүүлэхийг чиглэсэн төсөл болон бусад төслийг хэрэгжүүлэхээр арилжааны 11 банкар дамжуулан 924 зээлдэгчид нийт 445.3 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Гадаадын хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулалтын сангууд Монгол Улсын үнд цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийх, үнд цаас хадгалалтын мэргэжсэн цогц үйлчилгээ болох кастодианы үйлчилгээг авах боломжтой боллоо. Аз номхон далайн бүс нутагт банкны өрсөлдөх чадвараараа 3-т ордог Япон улсын Токио хотноо худалдаа хөгжлийн банк, үндэсний хөрөнгө оруулалтын банкуд 2014 оны 7 дугаар сард тус төлөөлөгчийн газруудаа нээлээ. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан, банкуудын зээлийн багцад барилга, уурхайн салбаруудын төвлөрлийн индекс өндөр байгаа зэрэг шалтгаанаар олон улсын үнэлгээний агентлагуудаас зарим арилжааны банкуудын зээлжих зэрэглэлийг бурууллаа. Банк санхүүгийн салбарын байгууллагууд нэгдэм Global Money Week 2014 олон улсын арга хэмжээг Монгол улсад хүүхэд бүр санхүүж хүрээнд ор 2014 оны 3 дугаар сарын 10-наас 17-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулж нийт 8200 гаруй хүүхэд залуус санхүүгийн боловсрол олох үйл ажиллагааг явуулсан бөгөөд энэхүү үйл ажиллагаагаараа Монгол улс Аз бүс нутгийн шилдэг зохион байгуулагч улсаар шалгарав. Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан зэргээс үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн Америк доллартай харьцах ханш 2014 онд 1900 төгрөгийг давж 2012 оны мөн үедээ харьцуулбал 35.7%-аар суларчээ. Монгол Улсын засгийн газрын 2014 оны 121 тоо тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 2-ны өдрийг банкны салбарын ажилтны өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэлээ. Банкуд өөрийн санхүүжүүлэх төслийн эдийн засгийн үр өгөөж, эрсдлийг тооцохын зэрэгцээ, байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг харгалзан удирдах, байгаль орчин, нийгэмд ээлгүй төслүүдийг санхүүжүүлэхээс татгалзах, ногоон бүтээгдэхүүн үйлчилгээ, санал санаачлагыг дэмжин ажиллахаар Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг баталлаа. Анх 1924 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Монголын худалдаа аж үйлдвэрийн банкыг байгуулсан нь орчин цагийн банкны тогтолцоо үүсч бэгдсэний эхлэл болсон бөгөөд өдгөө 90 жилийн хугацаанд банкны салбарын нийт активын хэмжээ 20.7 их 80 төгрөг, хадгаламж эзэмшигчдийн тоо 2.5 сая, зээлдэгчийн тоо 694 мянга болж исэн салбарын 14 мянга гаруй ажилтнтай болж өргөдсөн амжилтыг энэ жил онцлон тэмдэглэж байна. Мөн Монгол улсад гадаадын 5 банк төлөөлөгчийн газраа нээгээд байна.